Langston Hughes ба Jazz Poetry-ийн хувьсгалын тухай аваад үзье. За Langston Hughes бол модернизм, make it new зарчмын яруу найрагт хамгийн утга төгс хэрэгжүүлсэн зохиолч гэж үздэг. За тэрээр Европын сонгодог сонинт ямбын хэмжээг бол цагаан арьснуудын соёлын хүлээс гэж үзээд оронд нь жаз хөгжмийн синкоп буюу химнэл, тасалдах болон блюз дууны бүтцийг шүлэгт нэвтрүүлсэн. За түүний шүлгэд нь яг л жаз хөгжим шиг импровиз буюу тухайн агшны мэдрэмжээр хувирч, за давтамжтай мөрүүдээр дамжуулан хар арьс зэрэгдийг өдөр тутмын зовлон, баяр баясгалан илэрхийлж өгдөг байсан. За Hughes өөрийн алдартай The New York Artist and the Russell Mountain эссе бүтээлтэй бид өөрсдийнхөө дотоод төрхийг ямар ч хичээл зовх зүйлгүйгээр илэрхийлэхийг хүсэж байна хэмээн тунхаглаж уран зохиолын ардын хэл рүү илүү ойртуулж өгсөн юм үзлэгтэй. За бас нэг төлөөлөгчийг аваад үзэх юм бол Zora Neale Hurston хэмээх эмэгтэй төлөөлөгч байгаа. За энэ бол хүүрнэ зохиолын шинжилгээг авчирсан гэж үздэг. За харамлын сэргэн мандалтын эмэгтэй төлөөлөгчдийн манлайлагч Zora Neale Hurston бол хүүрнэл зохиолын төрөлд антропологийн судалгааг модернизмын сэтгэл зүйн задлан шинжилгээтэй хослуулсан юм. Судлаач, бүтээлч, уран бүтээлч байгаа. Судлаач насчаарай. За сэтгэл зүйн задлан шинжилгээтэй хослуулсан бүтээл нь бол тэдний дүнд бурхныг харж байлаа хэмээх бүтээлийг авч болно. 1937 онд бичигдсэн байгаа. Хар арьс дэргэдийн ярианы аял ямар нэгэн завсаргүйгээр яг байгаагаар нь ашигласнараа модернизмын өмнө төрхийг илэрхийлэх зарчимд нийцдэг гэж үздэг. За тэрээр Африк Америк эмэгтэй хүний дотоод ертөнц эрхчлөөний төлөв тэмцлийг дүрслэхдээ аман зохиолын баялаг хэллэгийг модерн романы бүтцтэй гайхамшигтайгаар хослуулж чадсан байна. За ингээд харамлын сэргэн мандалтын уран зохиолын агуулгад бол Дебогийн дэвшүүлсэн давхар ухамсарын сэдв бас энэ үед хүчтэй цорогддог. Зохиолчд нь бол Америк хүн байх болон хар арьс хүн байхын зааг дээрх зөрчлийг хүндэхдээ модернизм гол сэдв болох харьсал, арьс амтны өнцгөөс нь тайлбарлаж өгсөн байдаг. За Клод Маккений сонетуудад илэрдэг нийгмийн шударга байдлыг эсэргүүцлийн дуу хоолой уран зохиолыг зөвхөн гоо зүүн таашаал биш харин нийгмийг өөрчлөх хүчирхэг зэвсэг болгон хувиргаснараа энэ харьслын асуудал нь бол маш хүчтэй байсан. За мөн Дебогийн дэвшүүлсэн давхар ухамсар хэмээх ойлголт. За Дебо 1903 онд хэвлүүлсэн хар арьснуудын сүнс за бүхэлдээ давхар ухамсар хэмээх онлын нэр томьёог анх гаргаж ирсэн нь 20 дугаар зууны Америк модернизм сэтгэл зүйн болон нийгмийн харьслын гол үндэс болсон гэж үздэг. За давхар ухамсарын мөн чанарын хувьд аваад үзэх юм бол Дебогийн тодорхойлсноор энэ нь өөрийгөө бусдын тэр дундаа өөрийг нь дорд үзэж үзэн ядаж буй нийгмийн нүдээр харахыг хэлж байгаа гэж ойлгож байна. За Америк хүн нөгөө талаас хар арьс хүн гэж мэдэрдэг. Эдгээр хоёр ижилсэн нь хоорондоо зөрчилдөж нэг биед ижилсэн нь хоорондоо зөрчилдөж бид хоёр сүнс, хоёр бодол, хоёр өөр ёс суртахууны хэм хэмжээ тэмцэлдэж байдаг. Эмгэнлийг давхар ухамсарыг байгаад давхар ухамсарын дүрслэл гэж ойлгож болж байгаа. За мэдээж энэ хайрламын сэргэн мандалтын зохиолчид бол энэ давхар ухамсарын талаар бол зохиол бүтээлүүдтэй нэлээдгүй оруулж өгсөн байдаг бол нэг жишээ нь Langston Hughes байгаа. Түүний би бас Америкийг дуулж байна бүтээлд шүлэгт хоёр ижилслийн тэмцэл бол маш тод харагддаг. Тэрээр галтгоонд эдгээр хөөгдөж буй хар арьс хүн мөртлөө өөрийгөө Америкийн нэг хэсгээд батлахыг эргэлздэг байна. За нөгөө дараагийнх нь хүн бол Neil Larson хэмээх бүтээлч байгаа. Түүний өнгөлөн далталт хэмээх зохиолуудад гадаад төрхөөр цагаан арьс түмийг харагдаж чадах хар арьс хүмүүсийн дотоод сэтгэлийг хоёр хуваагдал хаашаач харьяалагдаж чадахгүй байгаа зовлон Лобогийн онлын дүрсэлж өгсөн бас энэ хайрлагийн сэргэн мандалтын зохиолчдын давхар ухамсарын тухай зохиол бүтээлтэй ихээр дүрсэлдэг байсныг харж болно. Тухайн Америкийн нэгдсэн улсын уран бүтээлийн тойм за 20 дугаар зууны Америкийн нэгдсэн улсын гол төлөөлөгчид уран бүтээлүүдийн тухай үзсэн болвол семинарын хичээл дээр дараах даалгавруудыг гүйцэтгэх нь. За энд бол гээгдсэн үеийнхэн за болон Scott Fitzgerald-ийн агуу Gatsby гэсэн зохиолууд болон Benjamin Button хэмээх зохиолууд дээр ажиллах болно. Энэхүү зохиолууд дээр ажиллахдаа та бүхэн энэ хоёр зохиолын аль нэгийг нь сонгоод за их зохиолыг уншин тойруулзан задлахыг. За мөн үүнийхээ хажуугаар
Энэхүү зохиол болон Скотт Фицжеральдтай холбоотой одоо эрдэм шинжилгээний өгүүлэл за нэмэлт материалуудыг цуглуулна. За энэ маань 5 онооны даалгавар байгаа. Энэ бол та бүхний цуглуулах ёстой 30 онооны 5 оноо гэсэн үг байна.